Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэ тааруулан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч ундрах нар элдв шипийн нэвтрүүлгийг хамтран хүргэх гэж байна. За өдрийн мэнд хөтлөгч анжгаа. Аргун гэсэн үү? За. Өдрийн мэнд. Баярлалаа. Ариг банк 5 тэрбум хүрлэх бараадтаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Ариг банк хамтран ажиллана. За мөн Евроаз Моторс компани хамтран ажиллах болно өнөөдрийн дугаарт. За өнөөдөр баасан гарагт хэдүүлээ бол зөвхөн хоол ярддаг байгаа. Амтлаг өдөр шүү дээ. Тэгээд за өнөөдөр бол үнэхээр төгжрөл амар их байна. Юунаас болж байгааг бүү бодвол маргааш нөгөөдөр нөө хүүхдийн баяр болох гэж байгаа холбоотой байх л та. Төгжрөлд явж байгаа хүмүүс уучлаарай. Бид нэр одоо ингээд бүтэн 40-50 минутын туршид зөвхөн хоол ярих нь шүү. Үй хоёулаа өстэй амар хөөрхөн харагдчих штеп гэхгүй юу? Өнөөдрийн бидний ярих гэж байгаа сэдэв болвол шорлог. Тийм. Амтлаад, шорлоод, шарна. Өнөөдөр чи юу штэ ингээд нөө өрн тулаан цаг эрэнгүүд бид нар чинь хөдөө гарыг халуун чулуу атах нэг бол шарсан мах идэ гэдэг ингэдэг те. Тэгээ одоо яг шарсан махны улирал эхэлж байгаа учраас бие биендээ шордлогийг яаж амталж дардгийг махыг нь тийм штэ. Яаж сонгодгийг те. Тэгээд шорондоо ингээд юугаар баяжуулж хийдгийг. Тэгээд яаж шарвал илүү гоё амттай болдгийг тэгээд бүх зүйлийг заая. Биендээ шипиг овалцсан. Одоо яаж яах нэг ингээд өнөө сурагчтай амралт болоо хүүхдүүд амарчлаа л да. Тэгэхээр ч одоо гэр бүлээр нөгөө хүүхдүүдэд аваад ингээсээ хаагарцсан гарна штэ. Аав ээжүүд бол өстө фри гээл явж илээ. Тэгээд надад шорлогын дээр нөгөө асуух зүйл байгаа нь би ерөөсө шорлог гэж үзег байхгүй юу? Тэнгүүтээ яг ямар махаар ихээр аягүй гой зөөлхөн шүүслэг болоод байгаа. Ер нь бол идэхэд ийм нөгөө хатцсан гэхээсээ илүү хатцсан нэнхэн шорлог гэхээсээ илүү шүүслэг зөөлөн зузаан энэ шорлог гоё штэ. Тэгэхээр энэ шорлыг яг яаж хийгээд байна вэ гэдг арга хуваалцнаа. За ер нь яг ирчүүд сайн тоогч нар эрэгтэйчүүд байдаг л да. Гэхдээ ихэнх нь тийм биш байдаг. Ингээд галтгоонд оролцдгоо гэдэг ингээд хэмлүүлэх маягтай байдаг болвол яг энэ шорлогон дээр бол ирчүүд яг ингээд жинхэнэ одоо баатрын дүрээр гарч ирдэг л дээ. Нэг үг сурсан штэ хаа. Азаргалдаг. Тийм. Яг тэр чин болдог. Тэнгүүт ингэдэг л дээ. Би жишээлбэл нөө аялагч авч явахлаар л шорлог хийдэг байлаа л да. Түүнээс өөрөө ингэдэг нэг мах цаг дардггүй. Дардсан бэлэн махнууд байж идэг. Тийм штэ. Тэр махыг авч яваал тэгэл ингээл яг нэг өөрөө яатсан юм шиг. Тэгэл ингээ яг хтан ч хусны нүүрс тэртэргүй байж байгаа юм чинь нөгөөдхийг асааж агаал жоохон цогшоод ирэнгүүтэн дээр нь дөрөв эргүүлэл аваач тавьчих байгаа шүү дээ. Ер нь бол би бол тэгэл баатар болдог. Гэхдээ зүгээр яг ингээд нөгөө дардаг хүний хажууд нь байж байгаа дарахыг нь хараад тэгээд тэр шордлыг нь өөрөөр нь хийлгээд идээд ам хамраасаа одоо шүлс мүстэйг хойлдоод нус маастайгаа хойлдог. Тийм амар юм болж исэн. Тэгэхээр ингэдэг юм байлээ. Манай тэр найз бол шүү дээ. За үхрийн мах авна л да. Үхрийн мах за гахаа мах ч юу ч хамаагүй гэсэн тэр том гэрчдэг. Яг ингээд нэг шордлогны нэг юм зузаан гоё том мах байдаг шүү дээ. Мах өөх махыг нь алдаглуулаад нэг гоё том гэрчээд тэгэнгүүтээ шууд пивэнд хийгээд хонолцдог. Зөөлрүүлж байгаа юм уу? Тий. Пивэнд хийгээд хонолцдог. Тэгээд хизээд нь тэрийг сольсныг нь би мдээгүй. Гэхдээ орой хийгээд ингээд намайг унтсны дараагаар шүн мөн босцсон мах. Тэгээд ингээд пива хасгадаг юм уу? Нэг үл пивэн тэрэндээ шингэчдэг юм уу? Бүү мэд. Тэнгүүтээ дээр нөгөө сонгон илдэ бусын нөгөө барбекю соус юмнуудаа хийгээд тэгээ орхицсан байсан. Тэгээ өглөө босоход яг барбекю соус сонгонтойгоо уусаад тэр чинь чикари мүзэ болцсон байт юм элэ л дээ. Тийм. Надаас сүүлийн үед таалагдаад байгаа нэг шорлог байна хаа. Би зүгээр нөгөө бичлэг үзсэн байхгүй юу? Гадны оронд хийж илээ л дээ. Гэтэ манай Монголд ч гэсэндээ хийж байгаа. Сайн нөгөө жижиг рүү ингэ туслан гардаг шүү дээ. Тэр яг жижиг рүү салтаг уулзуур тэр яг тийм шорлог зарж илээ. Илэгний шорлог. Би тэр чи хийдэг шин нэрэ. Тийм үү? Тийм. Тэр чи ингээд миний харснаар болохоор илэг дөрүүлжлээд гэрчсэн амар гоё харагддаг. Би тэрийг ингэсэн. Би тэрийг бас яг ингээд интернетээс л сурсан. Тэгээд тэрийг байж тээ би туршиж үзсэн чинь янз юм болсон. Яг хүүхлээр ингэдэг байхгүй юу? Сүүл аваад. За. Бүтэн том сүүл аваад сүүлээ ингээд яг зүгээр юм нэг юу болгоод одоо ингээд маш
нэгч бас нэмхэн байвал муухай заяа. Тийм шүү дээ. Нэг юм нэг 0.5 мм-ийн зузаантайгаар ингээд сайхан ингээд бүтнээр нь аль болох бүтнээр нь ингээд зүсэн заяа. Тэгээд ингээд маш олон юм хуудаснууд гарч ийн сүүлэн хуудаснууд гарч штэ. Тэрэн дээрээ илгээ байна уу? Илгэж байсан бол нь зүгээр татсан махаар хийж болдгийн тэрийг. Тийм шүү дээ. Татсан махаар хийж болдгийн заяа. Би ихтэй шорлог хийж исэн юм байна. Тэгээд татсан махаа ч юм уу илгээ ингэж яг дээр нь ингэж тавьж байгаа хуйлчдаг байхгүй юу? Хуйлаад тэгээд хуйлсныхаа дараагаар жижиг болгож хэрчээд тэгээ шорлож байгаа шарчдаг байхгүй. Тэгээ шорлож байгаа шарчдаг. Гой амттай болд юм шиг үлээ. Би яг яа шорлог хийжсэн гэхээр одоо бид нар нөгөө ингээд гиз чандаг штэ тий. Гиз чанангууд манай нутагт бол цус гэж ярьдیں۔ Зарим газар нөгөө шүүс гэж ярьдیں۔ Тэрийг сэмжинд нь ороогоод галруу шууд ингээд хийждэг штэ тий. Галын ажир барьж байгаа. Тэр ч одоо шорлог л үсттэй. Тэр арай шорлог үшээ зүгээр. Тэгээ тэрийг хаа юу гэх юм? Шарсан марсан гэх юм уу? Тэр шарсан л гэн зүгээр шарсан гэн. Илэг сэмжигч тэгээд идчихдэг маргааш нь шорлохгүй болохоор шорлог биш юм биш. Ер нь бол гал дээр хийдэггүй шорлогийг. Цогон дээр нь л юу яадаг. Ерөөсө галаар хийнгүүт түлчдэг байхгүй юу? Гал асгал юм бол тэр чайжуудны юм нэг юм давстаа ус савнд хийчихэд ингээд савныхаа үзүүрийг цоолоод ингээд барьсан байж байгаа шүү дээ. Гал асангуу тэрийг унтраахтаа жоохон давслаад идэг байхгүй юу? Тэгээ нэгдүгээрт ууранд нь хоёрдугаар тэр нөгөө нэг яг гоё амтын шингээж өгөөд тэгээд гоё шорлог болт юм байна тий. Манай найз бол пивент хийсэн гэсэн шүү дээ. Тэрийг хүмүүс янз янзын юмд хийдэг. Зарим нь кодон тонуулдаг, зарим нь винонд тонуулдаг, янз янзын арга байгаа. Тий. Манай найзын тэр пивент тонуулах бол надад их сонгодог санагдсан. За нараа шигдрэгчийн комментиг уншия. Би шарлагны мах урд оройн солонгос барбекю соус, киви, эсвэл лимоноор амталж зөөлрүүлдэг гинэ. Эдгээр чинь нэрээ нөгөө хүчлэг болохоор айгүй сайн зөөлрүүлэх юм байна. Тэгээд хоньны гуяар шорлог хийдэг гинэ. Тэгээ манай хадам хүргаах хүргаах гахамахаар голтой үйдэг гэж байна. За би бол ерөнхийдөө нөгөө нэг Орос руу нэг хэсэг манайхан чи их явсан шүү дээ. Орос руу явдаг багт чи Оросууд ч нь бол ингээд древний яасан ийсэн гэдэг ингээд 4-5 янзын шорлогны мах ингээд амтлаа тавьсан байдаг байхгүй. Тэрнээс нь хилж аваад тэгэл очоод харин Оросд нэг авааштай хаач очсон тэгээ хусны нүүрс нь бэлэн шорлогных нь тэр нэг 100 бэлэн байж идэг. Тэгэл нөө аялагч та за би өнөөдөр оройн чи хоодыг даамаа гэл. Нөгөөдхийг ингэж хид эргүүлэл тавиал анжгаа ястай амир гэх. Тэгэл магтуулаад тэгэл тавьчихдаг. Одоо холбогдох хүмүүсээс хаа ингэж асуумаар. Тэр нөгөө нэг утаад байгаа штэ тий. Тэр чинь алюминий модны үрц хусны махныг янз бүр идэм билээ штэ. Яг юунд утах юм бол гоё болоод байна нэгдүгээрт. За хоёрдугаарт нөгөө үзбек юу шорлогч айгу алдартай юм билээ штэ. Тэрийг яг мэддэг хүн байна уу? Тэрний жор нь юу байна? За ер нь л адилхан шүү. Ер нь адилхан. Ер нь тэгээд шордлогыг бол зүгээр юм утгах гэж байгаа бол алюминий мод цод гэдэг. Шордлогыг бол хусны нүүрсэл дээр. Модны нүүрс гэж байдаг. Модны нүүрсэл дээр тэртээ одоо энэ альч супермаркетад одоо 100 болонгот модны нүүрс байж л байдаг. Тэрийг авч яваал тэгэл асаагаал тэгэл тэр чинь гоё цогшоо дэрнгүүдэн дээр нь зүгээр ингээд тавиад яг тэр нөгөө нэг хизээ ахуу махууга ингээд залхуурах хэрэггүй ойрхон эргүүлэхээ бол хийж л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэгтлэн түлгэлээд нэгтлэн жоохон шүрхий дуу болох гээд ингээд жоохон зовлонтой. Тэгээ тэр нөгөө юугаа сонгохдоо их зөв сонгох хэрэгтэй. Шороо сонгохдоо. Би бол дандаа юм хавтгай шор сонгодог байна. Тийм, төмөр хавтгай шор сонгодог. Хавтгай шор яагаад гэхлээр нэгтэл нь ингэж тавигдаад нөгөө тал руугаа эргүүлэхэд яг нөгөө талаараа тавигдаад байдаг. Бөөрөнгийн юм уу яг гурвалжин шормоор байдаг юм аа. Гэхдээ тэр бөөрөнгийн шор бол хамгийн эвгүй. Ингээд нөгөө нэг хүнд тал нь дийлээд дандаа додолтой гарчаад тэр нь дүлгдээд идэг байхгүй. Тэгэхээр тэр шорч нь бас их нарийн байгаа штэ. Тийм ээ. За бид хамтран ажиллагчаа танилцуулчаад эфирийн хугацааны та бүхэн залгаад шорлогийг яаж хийдэг талаараа шипигээ овоолцсон. Ариг банк хамтран ажиллаж байгаа 5 тэрбум хүрлэх бараа татаа авах барьцааг зээлийг олгож эхэлсэн байна. За Ариг банк бол энэ жил одоо нөө худалдааны салбарыг дэмжих жил болгоод зарлцсан юм. За тэрнийхээ хүрээнд одоо яг юм нэг том сүлжээ дэлгүүрүүдэд бараа ханган нийлүүлдэг хүмүүс зориулсан ийм үйл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгодог ийм
зээлийг бол эхлүүлчихэж байгаа. 5 тэрбум төгрөгийг тэгээд ингээд нөгөө нэг эн чи барьцаагүй гэж байгаа шүү дээ тий. Ингэж олгоно гэхэлэр бас асар их ихтгэлээ тий. Тий. Яг нөгөө том сүлжээ дэлгүүрүүд чи өөрсдөө маш том үйл хөдлөлтүүдтэй шүү дээ. Тэрийг аваад нөөхгүй тодорхой тий. Тэгэхээр тэр нь өөрөө ихтгэл болж байгаа юм л да. Зээлийн шийдвэрлэх хугацаа нь ерөөсө 2-5 хоног, зээлийн хэмжээ нь 5 тэрбум төгрөг хүртэл одоо эргэн төлөгдөх хугацаа нь бол 12-оос 24 сар хүртэл ийм хугацаатай байна. За жишээлбэл энэ бүтээгдэхүүндээ номин сүлжээ гэрээ байгуулсан байгаа мэн л та. Тэгээд номингийн харилцагч та бүхэн энэхүү зээлд нээлттэй байна. Бусад худалдааны салбарын бизнес эрхлэгч гэсэндээ мөн Ариг банктай холбогдож болно л доо. Одоо жишээлбэл нэг жишээ ярих юм бол манай Тэди дээр суудаг найз гэл би ярьсан шүү дээ тийм ээ. Номинд ингээд нөгөө нэг утасны дагалдах зардаг байж агаад тэгээд эргэлтийн хөрөнгөгүй баснаасаа болцсон гэд уун болоогүй юм бол тэр хүний бизнес ч одоо бүр үнэхээр хит дахин уурсан явж байгаа юм. Тийм шүү. За одоо тэгэхээр номингийн одоо харилцагчд бол шууд хандхад болохоор байгаа бол бусад том сүлжээ дэлгүүрүүд бас эднийх рүү Ариг банк руу хандаад одоо энэ харилцагчдаа энэ боломжийг олгож өгөөрэй гэж хүсье. Эрдэнэт дархан болов Улаанбаатар хотын салбаруудаар энэ зээлийг олгож байгаа. Вебсайт нь бол Ариг банк цаг юм байна. Харин Facebook дээр бол та Ариг банк гэдэг салахгүйгээр бичих юм бол англиар бичээд орчихно. За 24 цагийн турш та 70-10 техник гэсэн 70-10 техник гэсэн энэ дугаараар нь холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 24 цаг ажилладаг гэхээр бас гоё юм тий. За Ариг банк хамтран ажиллаа 5 тэрбум хүрлэх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Баярлалаа. За одоо ингээд өнөөдөр бид нар шорлог гэдэг сэдвээр ярьж байгаа 77 77 38 83 77 77 88 30 дээр мастеруудыг урьж байна. Шууд авсан. 9111 өдрийн мэнд. За сайн байцгаана уу өдрийн мэнд. За шорлог гэдэг сайхан жороо хуваалцнаа. За би ч одоо шорлогийг ер нь их олон жил хийж байна. Янз бүрээр хийнэ. За би нэг саяхан нэг айл нөгөө нүүхтэй яадаг талаар нэг холбогдож ирсэн дугаар дээр ярьсан юм байна. Хөвсгөл рүү нүүсэн айл вэ? За. Би тэгээ хөвсгөл одоо нэг хоолны газар ажиллаж байгаа гэж ярьсан шүү дээ. За тий. За энийг нээхээс өмнө эренгүүтээ нөгөө таних юу ах хүн байхгүй байсан болохоор чи нөгөө хоолны газрын объект олдохгүй. Тэгээ нөгөө энтхий одоо төв талбай дээр нэг гэх юм уу да тий. Чингүн чогийн талбайг талбай дээр би шорлог хийж зардаг байсан. За. Тэгээ тэнд чинь болохоор одоо нөгөө шорлог хийдэг хүмүүс ихтэй зөндөө байсан. Тэгээ тэд нар маань бол нөгөө хамгийн гол нөгөө ижлэх юмнууд нь зүгээр гэртээ мах чанаад тэгээ төмөр усаар ороогоод ингээд авчираад шаарддаг шүү дээ. Би болохоор нэг одоо гоё эссэн гоё Монгол тараг ба шүү дээ. Бүрсэн тараг. Тэгээ жоохон эссэн тараг эсэгүүч байсан аваад өөрөө жоохон эсгэж байгаа. Тэгээд тэрэндээ хоньны гуйны махыг гоё дөрвөлжиж хэрчээд тэгж шорлог хийхлээр шүү дээ. Маш гоё амттай, маш гоё зөөлхөн шүүслэг болдог байхгүй. Тэгээд нөгөө сонгон юугаар хар персээр л амтлна. Тэгээд өөр бол янз бүрийн амтлагч хийхгүй. Тэгж ихлээр маш гоё. Тэгээд оройд очихлаар чинь нөгөө сүултээ хүмүүс ингээ хүлээгээ зогсож идэг. Нар нэлээд буугаад гадаа гоё халуун буугаад ирэхлээр хийдэг байсан. За эхнээсээ зэгцтэй явъя. За тэгээ. Тараг гэдгийг чинь ойлгосон. Эссэн тараг хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хоньны махаа дөрвөлжин хэрчээд тарагандаа хонуулах юм уу? Тийг нь хонуулна. Ер нь бол хамгийн гол нь нөгөө махаа гоё ширхгийнхэн дагуу их гоё дөрвөлжин гоё ингээд нэг гоё нэг шорлогын нэг гоё хэлбэртэй хэрчээ штэ. Тэгчгээд сайхан таргандаа одоо за жишээ нэг 2 хоньны гуй аваад 2 литр тараг хийгээд тэгэхэд ер нь яг л таардаг биш. За. Тэгээд дээрэс нь давс хийн давсаад амтлагаагаараа хийн штэ. Тэгээд гоё юугаа хар тестер хийж амталчаад яг шорлоготой бол сонгонтойгоо алаглуулад гоё шорлно. За. Сонгоноос өөр баяжуулдаг юм байна уу? Яг нөгөө сонгоноос өөр юмар баяжуулдаг гэхэлэр чинь нөгөө нэг ер нь янз бүрийн ногоогоор ингээд хачиралж хийх гэхэлэр ногоон төрүүлж түлэгдээд болдгоо учраас хэрэг тийм янз бүрийн хачир хийх гэж бол хачираад тусдан шарахын зүйтэй идэх. Тэгээд нөгөө нэг махаа нэлээд болоод ирэхээр нь араас нь тусдан ногоогоо хийж болгоод тэгээд хамтдан гаргаж идэх. Тийм нэг арга байна. Сүүлийн үед их тренд болж байгаа нэг гой шорлогны нэг арга бол одоо нэг том юм андаа нэг листэн дээр махаа гоё нэмгэн хавтгаа давтаж хэрччихээ нэг давтаж ингэ гоё дийлэгчээд дээрээс нь яг ижлэх хэмжээтэй хоньны сүүл давтаад тэгээд ингээд давхарлага болгондоо гоё баг зэргийн гоё амтлагаагаа хийчээд
Тэгээд тэрийгээ гоё давхарсныг гоё нарийнхан зүсэж байгаа. Тэгж шорлоод хийвэл тэр өстө яг өөх мах нь айгүй гоё тэнцүү маш гоё болж байгаа. Сүүлөө тэгж их хийдэг болоод байгаа яас. За ойлголоо. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За. Хүмүүс ингэдэг ер нь бол ой тог ирээд ёо битэрс гялаас юм боллоо. Ингэсэн хүмүүс нөө амт чинжүү шүү дээ. Амт чинжүү. Мөөг. За өөр чинь юу нөө Улаалал. тий. За улаандал жоохон бутраад эвгүй болох гэдэг. За амт чинжүү лойл хаш. Тий. Энэ амт чинжүү мөөг хаш. Энэ бол яг ингээд нөө шорлогын цуг ингээд шорлоод хийчихэд бол юу яадаггүй. Түлэгдээд ингээд нөгөө нэг муудаад төрүүлж болоод ингэж яахгүйгээр болчдөг шүү. Тий. Зүг. За дараагийн сонсогчийг авъя. За. 8811. Магасан байна. Сайн байна уу? Сайн байна. За сайхан жороо болцъя. За шорлогыг бол яг манайхан түгээмэл хийхдээ шууд одоо нэг цаг тухайн үед нь амталж хийх гэдэг. За үүн дээр бол нэмэлтээр нэг санаа өгөхөд бол шорлогны маха хэрчиж бэлдсэний дараа газтай уснаас хийдэг байгаа. Тэр нь болохоор элдв төрлийн одоо нөгөө хүмүүс пив, вино энэ төр хийдэг болвол газтай уснаар махыг маш сайн зөөлрүүлж өгдөг. Тэгээд би бол нэг олон төрлийн бол амтлагч хийдэггүй. Давс перц гол өгөгдөл нь бол мэдээж сармис сонгоно тодорхой төвшин тэгээд түүнийг харин шорлж харахтаа бол сонгийн энтрийг хийх нь одоо нэгдүгээрт зохисгүй, хоёрдугаарт нөө түлэгдэж үнс энтрийг гардаг учраас сонгоныг ногоон энтрийг л хизээж хольж хийж болохгүй гэж тооцдог байгаа. Та чад телевизийн нэвтрүүлэгч юм уу? Яг тийм телевизийн нэвтрүүлэгч нарын үг ашиглаж ярьж байна те. За өгөгдөл нь бол өдөр гэ. За ойлгосон. Хоёр бас нэг рецепт хэлэхэд манайхан гахаа мах бас түгээмэл хэрэглэдэг ч гэсэн шорлогонд бол ер нь хамгийн бэст сонголт бол гахаа мах байдаг шүү. Тийм билий. Тий. Химэли сүнэли гэдэг амтлагч байдаг. Тэрийг мөн бусад давс бэрцтэйгээ хамт амтлаад түрүүний заа урчлагаа хийсэнчлээ одоо газтай усаар амтлаад маш одоо том хэмжээтэйгээр шорлоод зөөлөн гал дээр удаан шарахад маш зөөлөн хэрнээ шүүслэг бараг стейкер хөшөх байдаг. Янзын болдог баа тий. Таасан ямар амтлагч гэсэн бэ? Химэли сүнэли гэдэг. Химэли сүнэли. Орс амтлагч юм шиг байна тийм үү? Тий орс амтлагч. За. Химэл гээд нөгөө нэг далхны хөрөнгө болгоод байдаг ногоо байдаг шүү дээ. Тэр л сонсогдож байна л да. Химэлийг ихлээр тийм үү? Түгээмэл ах уу? Түгээмэл. Гадуур бол ерөнхийдөө түгээмэл байдаг. За. Маш баярлалаа. Баярлалаа. Үнэхээр гоё шиг байлаа. За тийм байна. Нэрээ одоо ингээд юу яах байгаа ингээд зөөлрүүлэх байгаа ингээд пив ч юм уу тиймэрхүү юм хэрэгжилжснээс хийж ус бол ерөөс элдв орцсон байхгүй амар юм шүү те. Пив гоё. Тийм үү. Пив гоё. Би яг тэрийг сайн мэдэхгүй л юм байна. За дараагийн сонсогчийг авъя. 8810. Өдрийн мэнд. 8810. За өдрийн мэнд. Манай ирчүүч өстэй үнэхээр мэдээж маструуд бол ирчүүд л байдаг ер нь ихвчлэн. За жороо овалцъя. За ер нь бол би бол яг Орос маягаар л яадаг л да. За Орос маягаар гэхээр? За Орос маягаар гэхээр эхлээд хоньны гоёыг сайхан булчингуудын яг шишгийн дагаа булчингуудаар нь салгана. Бүх хайлтгүй бүгдийн сайхан салгаад эхлээд хайлснаас тэгээд том гой дөрүүлжин ирчээд тэнгүүтээ нимбэг лимон би бол давс мавс огт ийдгүү. За сонгон сармис хоёроор жоохон сармисаа нухш маягаар хийгээд тэгээд сармисаа нухш маягаар хийхээр ааг нь яг өөртөө махандаа шингэж өгдөг байхгүй. Тэгээд лимоноор дарчдгийг. Тэгээд лимоноор дараад газтай ус хамгийн супер зөөлөлт юм газтай ус. Яг түрүүний залуу хэлж байна. Пивми болол ерөөхдөө би 9 ёроор үдчихсэн ингээл хийг болгондоо зуршаал аль нь гоё байдгийг. Тэгээд хоёр дахь юм бол нөгөө тоор гэж юмс байдаг шүү дээ тий. За тий. Тий. Тоор янз юм. Зөөлрүүлдэг. Нөгөө тоор нөгөө ногоон юм киви. За тийм хаа. Тоор гэж жоо чихэрлэг болчих юм шиг санагдаад. Тоорч нь бол
Тэгээд тэр нөгөө түрүүний тэр Симилигээд ярьж штэ амтлагч гэдэг. Тэр чинь ерөөсөө яг тараг бүрдэг юу байхгүй юу? Тийм л байна. Хөрөнгөний нэг юм баг хэвээр тийм. Тэрийгээр дахианы махыг явахаар айгуугаа шүүслэгдэх. Гахаа өөрөө жоохон аргун болчтой. Аргун. Тэгээд яг шүүслэг болохын тулд бол давстаа усаараа өөр шарж явах явцдаа давстаа усаараа шүршээд өгдөг байхгүй юу? Яа гой нөгөө үс тэгээд бүр галаа бүр ингээд цогшоод унтарч явж яхад нь шардыг. Тэгээ яг зөөлөн галаар. Аха. Нэгэн асуухад. За, одоо ингэ шорлог бэлэн болчлаа. Хачранд нь та юу их үү? За, тэгээ хачранд нь ногооны салаад. Ногооны салаадыг одоо юугаар самрын тосоор юугаа өөрөө зураад самрын тос гүнждийн өрөөр самрын тос гүнждийн өр тэгээд самрын нухшаар яг нөгөө соусоо өөрөө бэлтэж зураад тэгээд тэнгүүтээ ногоогоо өгөрций помидор чинжүү ирчээд тэгээд юу яа тий Оросууд ч нэг ийм хачир өгөөд идэв шүү дээ. Нөгөө амтлаг төмс үйдэг шүү дээ тий. Амтлаг төмс. Амтлаг төмсийг туулган цаасанд ороогоод ардан тавьчихдаг байхгүй юу? Бөөрөнки. Оросууд нэг ийм хачирыг мэдэж байна уу? Соусыг нь ийм зүцгийн хийцэн байдаг. Зүцгийн дотор олон зүцгийн ч гэсэн болно. Ногоон укроп ч л тийм юм хийгээд тэгээ хутгацсан нэг юм нэг гой соус байдаг юм. Тэр бол шаардлагатай бас янз бүр таардаг да. Тий, ер нь бол яг зүцгийг нэг жоохон сармис хийгээд тэгээ бас помидорны зүгээр нөгөө кетчуп хийгээл утгаж янзын. Тэгээ бас янзын болно. Тэгэнгүүтээ яншуугаар махан янгуудаа туулган цаасаа ингээд дэвсээд ногоон авч дэвсэж ягаад тэгээд яншуу ингээд үйлээд махан асгаа дээр нь яншуу үйлээд тэгээ жоохон хучаад бүтээчдэг байхгүй юу? Нэг 10-5 минут хэрэгтэй халуунаа туулган цаас яг барайл байж шордгоо гаргаж ирэнгүүтээ тэгээд талхаар дараад ингээд бүтээчдэг байхгүй. Тэгээд яг жоохон дараад үнэхээр ходоод ажиллаж байна. За үнэхээр сайхан жороо хуваалцсан баярлалаа өдрөөс. Тэгээд дахианы даалгавч бас амар гоё болдог байгаа ш. За баярлалаа. Зөө. Ерөнхийдөө нэгэн тал ингээл юм шарах юм бол тэ шордлогноос гадна хажууд нь нэг гоё зайдс тэ ийм нэг утсан хям тэгээд ийм нэг тэр саяны хэлдэг дахианы даалгавч малвч тийм юм авч яваад хажууд нь шарах юм бол шорлог идэж чадахгүй байгаа хүмүүс тэднийг нь идээд бас ингээд хапил үлддэг ер нь. Надад бол шорлог идэж яхад яг юм гоё ногоогоор хачруулсан нь бол айгүй гоё санагдаад байхгүй. Тэр чинь даан мах штэ. Тий шингэцээ бодсон ч гэсэндээ гоё хачруулттай байвал гоё идэг. Тэгэл хар талхтай болол хар талх бол ер нь шорлогтой бол ямар ч тохиолдолд ян танкал наалдна. Зүгээр яг энэ шиг туркууд ч гэдэг юм уу энэ нааталт энэ үзбекийн уулынхан бол талах биш. Ийм цуцаан гамбиртай идэдэг. Тийм зүгээр ингээд шордлогоо гаргахтаа гамбирандаа ингээд хавчаад ингээд өгөөд идэг штэ бүр. Тэр гамбираа бараг таргаар зудаг ба шүү. Мэдхгүй тэр ер нь тэд нар бол гамбирны бол бурхад штэ. Мастер штэ. Бурхад шүү дээ. За 77 38 83 77 87 88 30 гэсэн усны дугаарлуу залгаж өөрийнхөө сайхан амтлаг шорлагны талаар жорыг хуваалцж байгаа. Дахианы одоо ингэдэг гэж байна. Манайх дахианы далавчийг тосгүй шарагчиндаа шараад л идчихдэгэ гэсэн байна. Тэгсэн мэлхийний шорлог идэж үтсэн гинэ. Хөөхөг дөрөв мөчийг нь хатгаад шарчихсан байлээ л гэсэн байна. Энэ урд Бээжингийн Ванпучингийн гудамжинд бол бүгдийг идэж болно. Бүгдийг шорлсон байдаг. Хилэнцэд хорхоо, зарцаа, марцаа ер нь тэгээ ястаа нэг та нар өөрсдөө иддэг юм гэхлээр үгүй энэ жуулчтал сонирхоод авдаг шүү. Тэр шиг ястаа бүгдээрээ байж идэг шүү. 96.7 өдрийн мэнд. Өдрийн сайн байна уу? Сайн байна уу? За сайхан жороо болцъя. Яаж ямар аргаар шарж байна? За ерөнхийдөө юу яадаг нөө шортлын маханд манай тавс хийдэг алгаа. Тавс хамтлагтаа давс ерөөсөө хийж болохгүй. За.
За өөрийнхөө оноог л ярина шүү. Хүмүүсийн алдаагүй ш. Тий. За өөрийнхөө л оноог ярина. Оноог л хэлээд байна. Тий. За. Давс ихээр махны маань шүүс дийлэгтэй гадагшилтай байгаа. Уураш аргуу бол. Усын хөөчдөг байх нь шүү. Тий. Тэгээд махан цаахан гэлтчээд одоо шорлоход бэлтчээд ууран амтлагцаа хийчихээд дараад нь лимон. Сонгон. Лимон маань болохоор махан зөвлөж өгөн. Хоёрдугаар махны маань янг устгаж өгөн. За. Хамгийн дөрөнд тэрэн чухал болоо. Тэгээд дээрэс нь шүүслэг зөөлөн болгоод байна. За. Тэгээд дээрэс нь тараг байж болно. Тэгээд майнусаар бүрж өгвөл шүүсээ багшлуулахгүй гэдэг үднэс махан бүрж өгөх юмнууд нь тараг юм уу майнус байж болно. Заримдаа хүмүүс ч өндгөөр бүрээд идэм билээ шүү. Та өндгөөр бүрж үзв үү? Өндгөөр болохоор бас түлэгдэх магадaltaй. Тэгээд айл бол нүүрс галаа маш сайн зохиолж ижил хамгийн амтлаг. Радио контрактгүй таны давхар сонсогдоод байна. Хамгийн амтлаг шүүслэг шорлог гэдгийг галаа маш сайн зохиолж байна. За. За баярлалаа. Хагасан баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За. Нэрээ дээр давс хийх үү гэдэг чи бас зөв сонголт гэж магадгүй шүү. Тийм. Ер нь давс хийдэггүй шиг санагдаад байна. Ер нь бол зүгээр сонир мөнгө хийчихдэг шиг санагдаж шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Улаанбаатар хотод 15 цаг 39 минут тосон байна. Евроаз Моторс компани хамтран ажиллаж байна. За. Сансрын колонкоро яг дарих бэлэх рүүгээ шулуун явах ийм замд нь Сод Монголын шатхуун түгээх станцын замын яг эсрэг талд нь Евроаз Моторс гэсэн ийм хаягтай газар байгаа. За энэ газар яаж байгаа юм гэхээр эмэгтэй хүн автомашины засварынхаа бүх ажлыг хариуцж өөрөө биечлэн оролцдог онцлогтой ийм газар гинэ. Энэ мэдгээр хараадсан газар юм шүү дээ. Тийм, эмэгтэй хүн ажиллаулдаг юм байна. За 2020 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн нэг эмэгтэй бүх засвар ажилд нь гар бие оролцсоор одоо 8 жил болсон ийм газар гэж шүү. Зөө. За энэ Евроаз мотор засварын төвийн онцлог гэх юм бол Францын Рено болон Солонгосын Samsung гэсэн энэ Монголд цөөн байдаг ховор машинуудын сэлбэг захиалга хийдэг юм. За тийм. Компьютер оншилгоо засвар үйлчилгээгээр дагнж ажилтдаг юм гинэ. Одоо ингээд нэг яг хор машин өндөг хүмүүсийн хувьд чинь ингээд зөндөө олон засварын газар таарлсан ч гэсэндээ орох болгондоо л ингээд нэг юм манад гэдэг сонсдог шүү дээ. Наад чи хаанаас олд юм байгаа ингээд. Тэгэхээр эдгээр машинууд нь цөөн байдаг учраас сэлбэг бас засвар сервисийн газар маш ховор байгаа. Тийм учраас бид нар Евроаз Моторс гэдэг газрыг зорих нь шүү. Харин та эдгээр ховор машин ундаг бол Евроаз Моторс дээр очиж үйлчлэгээ авах боломжтой. 8 жилийн турш яг энэ Renault бол Renault гэдэг тийм машинаараа дагны засвар үйлчлэгээ үзүүл туршлагдсан гэж ингэж хэлж болох ийм цорын ганц газар бол эднийх байдаг юм байна. Сэлбэг захиалах юм бол 10-аас 14 хоногтой хүрээд ирдэг гэж байна. Хорт ирд юм шүү. Тэгээ хэрв та сэлбэг захиалаад авчруулчих юм бол сэлбэгийн чинь солиод тавьж өгөх үйлчлэгээ нь бол үнэгүй. Зөө. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8000 9000 гэдэг дугаараас авна. Эсвэл 90-28 тэг 60 гэдэг дугаар руу залгаж болно. 8000 9000-аас үнэхээр зэжлэх юм байна. Ястаа амрах юм байна. Манай нэвтрүүлэгтээ Евроаз Моторс компани хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогчоо хүлээж ин 77 77 3883 77 77 88 мууч гэдэг уусны дугаар. Өнөөдөр үнэхээр амтлаг жорнууд бол үнэхээр өстэй нэг орж ирж байна. Яа ингээл амар гой шүүслийг ингээд шорноос нь ингээд салгаал бараг ингээд шүдэрээ салгаал идэх амар. Саяхан би одоо хоолоо идсэн юм шүү дээ. Тэгэхэд ингээд ийм өсөх мэдрэмж төрөөд байна. Ер нь бол шорлогны юу нь гоё юм гэхлээр тэр нэг ийм нэг утаа амтагдсан байгаа тэр амтал. Тэгээд доорн суугаад ингээд үнэртээд хүлээж авах үеч гээ бас тамлан шүү дээ. Аяа. 88 тэгдэг. Байна сайн байна. За сайн байна. Сайн байна уу? За. Ана шорлогийн чинь талаар. За өөрийнхөө хамгийн супер шорыг гинэ. Жорыг танилцуулъя. Жор бол ерөнхийдөө одоо хашуул миний үеийн хүн баг. Наад Узбек гэдэг нэг гамбург гэдэг чинь лаваш байхгүй юу? За. Гамбург гэдэг чинь хамгийн шилдэг одоо миний одоо өөрөө идчихсэн гэхээр одоо Грузинууд Кавказууд айгуу сайн шорлогонтой. Таны жор чухал шүү биднэрт. Миний жор бол тэр газчуулсан ус гэдэг зөв.
За пип бол одоо чи пиптэй нэгтэй пив нь гоё гэдэг. Лимон хамгийн сайн. Лимон хамгийн сайн. Тэгээ маха ерөнхийдөө жижиг мал юм ах. Онны мах чинь одоо армен чинь хурганы махаар гэдэг байхгүй. Тэ. Бид жижиг мал юм ахаар тэгээ дээр нь юм гарах таха. За лимон ч болохоор шүүстэй болгодог, маха зөвлөдөг, дөрөв хүн хэлбэг болсон нэм бактери устгадаг тэр үл үнэ. Тэр хамгийн зөв. Тэгээд нөгөө ногоо гэдэг нь одоо тэр амтад шинжүү буюу юу? Нөгөө улаандаа бол биш томдор. Тэр маш сайн зөгцөн. Тэр ч гоё юм аа. Тэр бол маш сайн зөгцөн, маш сайн юу яадаг юм. Одоо зөвлөж өгөх юм да. Одоо итгэд их таатай гэдэг. Тэгээд тэр чинь яг одоо ингээд одоо тэр лавашин бол биднээс хийж чадахгүй л та одоо би хийх гээд оролдоод манайхаар бол одоо нэг цуу яхад нэг хайрсан хөрөлгээд идэв шүү дээ. Тийм. Нөгөө биш нэг ширмэн дээр яа тэгээд тэр шиг тэгэж хийгээл тэгэл тэрэнд ороогоо итгэж чинь бас юм биш шүү дээ. За баярлалаа. Тэгээд тэр чинь одоо миний үед бол арменд одоо хамгийн сайн амттай юу чинь болохоор шорлог болохоор 5 рубль биш. Оо зөө. 5 рубль. Тэгээд тэр бавашин дөрөцөг нэг өдрөө даана. За. Аха. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрүүлээрэй. За. Шорлогийг шорноос нь зулгааж идэх кайфтай гоё штэ. Энд зарим газар шорноос нь салгаад тавгнэр тавьд өгөхөөр шорлог идэж байгаа мэдрэмж төрдгөө гинэ. Яг тэгдэг. Тий. Одоо хайн нэг юуны их тэнгэрийн амны тэнд нэг юуны уулын зам дээр нэг баахан шорлог гэдэг хүмүүс идэг шүү дээ. Тийм тэр шорлогнуудаас ер нь та хамгийн гоё шорлог тийм мэдчихсэн хөл бэ нү? Би ерөөсөө тэнчнээс шорлог авч идэж үзээгүй. Би ер нь бол би шорлогийг өөрөө хийгээд те ингээд үнэр амтыг ингээд мэдрээд тийм л байвал гоё гэж боддог. Тэгээ одоо сүүлийн үед бол намайг чинь одоо ингээд 100 одоо ч би ингээд завгүй болчлоо л да түүнээс тэг яг тэ нөө аялал маялгаа явж хат чи би чинь нөө нэг тэр нөө сүултээ шорлогоороо бол брэнд болгоод энэ тэнд өргөдөж хийж ийлээ шүү. Захиалгаар. Үн хүнс нь одоо хаа яг ямар ах вэ? Тэгэл яг бай. Тэгэл толоноор төлдөг ч юм байна. Ус наарч төлдөг хүн байна. Янз янзаар төлж идэг хүмүүс тий. За, эфирийн усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 манай нэвтрүүлэг бараг сүүлийнхаа сонсогчийг авах гэж байна. За нэг хүн маань холбогдоод өстой супер сайхан жороо хуваалцаарай. Тэр үзбэх бол тэгвэл нэг тийм амар оцсон ялгаа байхгүй мэн тий. Гэхдээ яг тэд нар бол ингээд бүр олон жил хийсээр байгаа тэдний юм бол ингээд үндснийх нь хоол болцсон. Тэд нар чинь ингээд содгоо гараараа ч хамаагүй хичиж штэ тийм бид нар бол ингээ хичээгээд ингээд бие биендээ шипи хаваалцаа явж байгаа. Тэд нар чинь төрөхтөл бид нар бууз хийгээ сурцсан байдаг шиг тэд нар төрөхтөл шорлог хийдэг л хүмүүс төрж байгаа. Тийм учраас тэд нар илүү л хийн штэ ер нь бол магадгүй тий. Тэд нар яаж чичээгээд бодо Монгол буузыг бол барахгүй штэ. Тий бид нар заавал илүү хийн. Тий. Зөв. За нэг сонсогч холбогдох уу 77 77 38 83 77 77 88 30. Холбогдоод ороод ирлээ. 99 78 байна уу. За шорлогынхаа жорыг хэлээрэй. За би шорлогийг ингэж хийх юм аа. За хоньны мах голдуу хоньны махаар шорлог хийдэг. За энэ хоньны махыгаа бусдын адилаар яг дөрвөлжин хэрчин хүмүүс өөр амтлагчуд яриад ах шиг байна. Би стейк амтлагч гэж байд юм аа. За тэр нь бүх юмыг бэлтцсэн байдгийг. Стейкийг одоо яг ямар амттай болгох вэ? Шорлог гэдэг чинь нэг ёсны стейк шүү дээ. Ер нь адилхан барбекю шүү дээ. Тий. Тийм учраас одоо тэр стейк амтлагч хийгээд газтай усаар амтлан уу зөөлрүүлнэ үү? Хосоор зөөлрүүлж болно, таргаар зөөлрүүлж болно, майонезаар зөөлрүүлж болно. Лимон бодвол тэгтээ тэргүй бас нэг бактери усгах лимон хийж болно. Хамгийн гол нь тэр стейк амтлагч хийхэд сонгон нэмж болно л доо. Тэгтээ ер нь бусад амтлагчуудыг хийх шаардлагагүйгээр галаа тохируулаад хийх юм бол яг энэ бусдын адил маш гоё амттай одоо тэр элдвийн амтлагч хийхгүйгээр яг л стейк болно л гэсэн үг. Тэгээд цогон дээр шарж байгаа юм чинь шорлогч нь жинхэнэ утгаараа утаа амтагдаад тийм ээ. Тий. Одоо дэлгүүрүүдээр зарж байгаа да нэг
стейк хамтлагч гэдэг юм хуура бор хар персмерцтэй бүх хамтлагчууд байгаа. За тэгээд шорлогоо хүмүүстээ өгөхдөө юугаар баяжуулж өгдөг юм? Шорлогоо баяжуулж өгөхдөө одоо янз бүрийн арга байна. Хар талхан дээр помидорууд улаан доолыг хэрчээ сонгонтой одоо сонгон могноо бол нийлүү шарахгүй шүү дээ. Зөвхөн махаас харна. Тэгээд тэдрийг нийлүүлээд өгөхөд маш гоё шүүслэг болно. Одоо түрүүний гамбар байна шүү дээ. Гамбартай хийж болно те. Нэг тиймэрхүү л бусдын жишгээр хамгийн онцлог нь миний хийдэг жоор бол стейк хамтлагаар хамтлагдаг. Тэгээд наран цэцгийн тос байж болно. Хүмүүс наран цэцгийн тосыг хэлэхгүй байх шиг байна. Наран цэцгийн тосоор хамталж болно. Маш зөөлхөн болно. Амраахта наран цэцгийн тосонд амраачч болно гэж байгаа юм те. Тийм. Тэгээд тэр чинь шарахад айгүй гоё өнгөнч гоё болно. Тийм байна. Гадаад өгүүлэхэд туршиж үзүүштэй л юм байна. За. Баярлалаа. За. Одоо энэ ер нь дэлгүүрүүдэд ороод ирсэн байлаа. Барбекю соус гэсэн нэг соус байгаа. Өөр нэг юм шашлычны гээд бас нэг соус байдаг. За эдгээр бол тий ийм шингэн одоо кетчуп шиг л юм байдаг дөө. Тэрийг бол би зүгээр ингээд толгоогоо ажилуулахгүй над шиг залхуу амтан бол зүгээр би юу хийгээл пивигээл тэрийг дээрэс нь хийгээл дээрэс нь жоохон лимонны шүүс хийж өгөөл тэгэл хонолчод бол чикаро болдог. Ер нь бол хамгийн амархан залхуу хүнд бол тэр л амархан. Бараг туршлагагүй юм байна те. Туршлагагүй хүнд бол галаа тохируулна гэдэг ихний ээлжинд бол жоохон хэцүү юм те. Гал бол ингэнэ. Одоо за би бол нөгөө нэг бэлэн хусны нүрс яриад байна шүү дээ тийм үү? Модны нүрс яриад байна. Тэр бол тэртээ тэргүй ингээд нэг асаад идэггүй. Ер нь л ингээд цогшоо яваад идэг учраас яг нэг сайхан бүрэн ингээд цогссныхан дараагаар л дээр нь тавина гэсэн. Тэгээд аанда ингээд мэдэгдэн шүү дээ энэ нэг тал нь ингээд жоохон болоод ингээд шүүс мүс нь туслаад ирэнгүүд нь эргүүлээл тэрний хаг тэр галж тохируулаад байх юм байхгүй. Ямар үед гал тохируулах хэрэгтэй болдгоо гэхээр ийм нөө юу байхгүй нүрс байхгүй зүгээр модоор хийдэг штэ модоо ихлээд бүр асаачхна мод ч бүр ингээ асаад тэгээ унтраад ирэхээ алдад нэг юм цогтой нүрс шиг юм үлддэг штэ яг тийм үед л шорлогоо тавьж юу яадаг байхгүй юу тэгээд нурам гэж ярьдаг тий тэгтэл цогтой байх штэ тэгээд тэнгууд чинь дээрээс нөгөө шорлогны чинь тос мос гойчингууд бас гал аснаа тэнгууд тэрийг унтрааж явах штэ байхгүй тэгвэл түлээ хийдэг Зүг. За энэ төрөд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Ариг банк хамтран ажилласан 5 тэрбум хүрлэх бараа татаа авах барьцааг үзээлийг олгож эхэлсэн байна. За мөн Евроаз Моторс компани хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоор үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн амсараа 16 цаг радиомитаас сонсдог урлагийн нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжихаа. За баярлалаа.